дахиад л хэлээ да. Бизнес явах ёстой одоо үсчин эмийн сангийн зөвшөөрлийг бол нэг багийн иргэдийн хурлаар хилцүүлээд байх шаардлагагүй цахимаар авч болно. За тэгвэл нөгөө заалт нь яах юм? Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдраад өөрийнхөө эрүүл орчинд амьдрах эрхийг хамгаалуулах ёстой гэсэн үндсэн хуулийн энэ заалт буруу юу? Буруу юм уу? Нөлөөллийн бүсэд өнөөдөр хараа эцэг өвгдөөсөө хойш амьдраад дасаад эдээшэд ирсэн нутгийг аваад бид нар уул уурхаа явуулах гэж байгаамаа. Тэр иргэнээс асуухгүй юу те? Хөөгд явуулах уу? Тэгчээд энийгээ бизнесээр тайлбарлах юм уу? Би байгаль орчноос асууя. Монгол улсын үндсэн хуулинд Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах тэр эрхээ хамгаалуулах эрхтэй гэдэг буруу юу? Яагаад багийн иргэдээс асуудгүй? Та нарыг өөрсдөө чинь байранд амьдарч байхад орж ирээ байрны чинь хажууд том трактор авчирч ухаад та наад байраа өгөөд яв. Танаас асуухгүй гэвэл та нар өөрсдөө тэрэнд тухтай сайхан амьдарч чадах уу? Олон улсын сайн дуршлагуудыг зөндөө авч үзлээ. Хүмүүсээс асуулаа. Юу гэж ингэж хизээч уул уурхаан төсөл явахдаа орон нутгийн иргэдээс асуухгүйгээр тэдний үгийг сонсохгүйгээр явдггүй маа. Энэ мөнхийн зөрчил дагуулдаг. Цаашдаа иргэдний дайны хөл рүү татан оруулдаг юм а гэж хэлж байна. Тэгэхээр багийн иргэдийг үл тоосон энэ заалтаа авч аяж чадах уу та нар? Энийг засаж залруулж чадах уу? Хоёр асуулт. За одончоосоо хариулъя. За мөнх хөсгөлэн гишүүний асуултанд хариулъя. Бас энэ маш чухал асуудал яхахгүй мөн. За энэ манай хуульд бол яг саяны асуусан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн агуулга байгаа. 6-гийн 2. За нэг нь энэ иргэдийн мэдэх хэрэгтэй холбоотой маш чухал заалт байдаг. За манай дээр бол нийт төслийн 14-1-ийн 5, 1-ийн 18-ийн 6, 18-ийн 7, 18-ийн 8 гэсэн энэ дөрвөн заалтаар бол яг таны саяны асуусан асуултыг бол зохицуулж өгсөн байгаа. Гол зохицуулт нь бол тухайн төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын явц, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг төрийн байгууллага засаг дарга төсөл хэрэгжүүлэх мэдээллийг гаргуулж авах эрхийг бол наривчлан зааж өгсөн. Мөн захин мэдээллийн системээр энэ мэдээллийг нийтэд ил тод болгохтой холбоотой асуудлууд бол туссан. За баг хорооны иргэдийн нийтийн хурлын асуудал бол бид энийг нэг ойлгомжтой болох ёстой маа. Хуучин хуулиар бол иргэдийн нийтийн хурал нь жилдээ 3 удаа хуралдах юм зохицуулттай байсан. Гэтэл 20 оны шинжилсэн найруулгаар энэ 3 удаа гэдгийг аваа хайцсан чи хизээ хуралдах нь тодорхойгүй болцсон. Тэгэхээр манай дээр ирж байгаа энэ жишээлхэд яамн дээр ирж байгаа гомдол бол за манайх төслөө ингээд багийн иргэдийн нийтийн хурал танилцуулах гээд 6 сар хуралдсангүй, бүр 3 жил хуралдсангүй гэдэг ийм зүйл байдаг учраас энийг шууд тодорхой болгож өгөх ёстой. Тэгээ би бол хэлц хэсгийг дэмжсэний дараа ажлын хэсэг яг энэ 1-р ангилалд орж байгаа зүйлийг яг яаж наривчилж байх вэ гэдгээ манай гишүүд бол бас наривчлаад энэ дээр нэмээд саналаа оруулах бол боломжтой байгаа маа. Одоо юм ойлгомжгүй. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчид, за бизнес эрхлэгчид яадаг вэ гэхээр ерөөсөө ойлгомжгүй. Тэгэл 6 сар хүлээх юм уу, жил хүлээх юм уу, 3 жил хүлээх юм уу гэдэг нь ийм тодорхой байгаа маа. За иргэдийн тэр мэдэх эрхийг бол харин чиг өргөн хүрээтэй оруулж байгаа. Хуучин бол жишээлхэд нэг Чингэлтэй дүүргийн иргэд гээд авцоход 855 өрхөөс 42 өрх иржээж энэ иргэдийн нийтийн хуралж ирсэн бол энэ төсөлд хамрагдах иргэдийг оролцуулж санал авна гэдэг нь өөрөө өргөн хүрээгээр орж байгаа маа. Тэгэхээр 14 дахин нэмэгдэж гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл энэ иргэдийн энэ төсөлтөд танилцах асуудал бол маш чухлаар ингээд орцсон байгаа. Энийг бол хилцүүлэх явцад нэлээд нарийсгаад оруулахад бол болцоотой гэж харж байгаа. Хамгийн гол нь бид нар 1 2 3 дугаар зэрэглэлээ бүгдийн нэг савнд хийчихэл энэ дээр маш их цаг алддаг.